Юу яцхан залуусаа дөрөн толгойд тавтаа морил. Өнөөдөр бид доктор Гэри Чапманы хайрын 5 хил хэрхэн урт настай удаан жаргалтай амьдрах вэ номны гол санаа амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг хуваалцахаар шийдлээ. Танд найз охиндоо эсвэл их нэртэй өдөр болгон дуртай билүүг нь авчирч өгөөд өглөө өндөг шараад чи минь сайхан шүү гэж хэлээд байхад өөдөөс чинь чи надад хайргүй, намайг хайрладаггүй гэж гомдолох үе тохиолдож байв уу? Ер нь яах хэрэгтэй вэ? Сайн мэдэн та ганцаараа биш. Игнес чинь хайр мэдрэхгүй байгаа гол шалтгаан нь та тухайн хүний хайрын хэлээр ярихгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны найз охин, эхнэр эсвэл нөхөр чинь өглөө бүр өндөг шарж өгөх халамжнаас биш, арай өөр зүйлээс хайрыг мэдэрдэг гэсэн үг. Хүний хайраа илэрхийлж хайрлуулж байгаагаа мэдрэх хэлбэр нь өөр байдаг. Бидний олонхын гаргадаг гол алдаа нь хосоо өөртөөгөө адилхан хэлбэрээр адилхан зүйлсээс хайр мэдэрдэг гэж эндүрдэг. Гэтэл Чапманы бичснээр хайрын үндс нь 5 хэл байдаг байна. Хайрын хэл зүрхийг энгийнээр зөвлөх юм бол монгол хэлээр хятад хүнтэй яриад ойлголцож чадахгүй. Энэ яхаараа аялгүй сайхан хэлээр яриад байхад ойлгодоггүй хар шаарвэ гэд уур хүрнэ. Үсээ зулхаан мас санагдана тийм үү? Тиймээс хосууд ойлголцсон тулд дэрэгтэй адилхан алдааг гаргахгүй тулд аль аль нь хайраа яаж илэрхийлж хүлээж авдгаа мэдэх хэрэгтэй. Тэгвэл энэ хайрын хэлнүүдийг задлаад харъя. Эхний хайрын хэл нь урмын үгс. Та хайртай шүү эсвэл миний хайр мундаг шүү, чамдаа итгэдэг шүү гэдэг үг сонсснороо хүч чадал ороод явчихдаг бол таны хайрын хэл урмын үг гэсэн үг. Харин эсэргээрээ дорд үдсэн өнгө аястай доошоогоо хийсэн үгэнд амархан шанална гэсэн үг. Хэрвээ таны хайрт чинь энэ төрлийн хүн бол чин сэтгэлийн урмын үг байнга хэлж байгаарай. Хоёр дахь хайрын хэл хамтдаа цаг өнгөрөх. Та хайрт чинь өөртөө бүрэн анхаарлаа өгч байгааг мэдрэх дуртай юу? Телевизээ унтраагаад гар утсаа хол тавьчихад ямар ч анхаарал сарниулах зүйлгүйгээр хоёулахнаа ялцаж суух таалагддаг уу? Харин эсэргээрээ болзооноос хоцрох, хойшлуулах, үгийг нь анхаарч сонсохгүй байх нь энэ төрлийн хүмүүсийг шархлуулдаг. Хэрвээ хос чинь энэ төрлийн хүн бол сайн сонсож аль болох өдрөө нь харахад суралцах хэрэгтэй. Бас ажил дээрээ аль болох оройтолгүй хажууд нь фэйсбүүк явахгүй, зурагт гөлрөхгүй байсан нь дээр. Хамт юу хиймээр байна гэдгийг нь асуух хэрэгтэй. Хичнээн гэрлээд олон жил болсон ч хамтдаа хоёулахнаа цаг өнгөрөөхөд хизээд илэрдэхгүй. 3 дахь хайрын хэл бол сэтгэлийн бэлэг. Хүн бүрэл мэдээж бэлэг авах дуртай нь ойлгомжтой. Гэхдээ энэ төрлийн хүмүүс юу юунаас илүүтэйгээр чин сэтгэлийн бэлгнээс хайрыг мэдэрдэг. Би үнтэй ховор материалист бэлгийн талаар яриаггүй шүү. Тийм байх албагүй. Хамгийн гол нь сэтгэл гаргаж сонгосон байх нь чухал. Сайхан цэцгээс эсвэл энгийн гараараа хийсэн бэлгийч байж болно. Харин төрсөн өдөр хурмын огоо мартах аль эсвэл зүгээр нэг замын дэлгүүрээс авсан тодорхой бэлэг бариад ирэх юм бол энэ хүмүүс гомдоно. 4 дахь хэл нь халамж. Тусалцаа. Гэрийн ажил хийх, аягаа угаах, хог асах нь энэ төрлийн хүмүүсийн хайраа илэрхийлэх хэлбэр болдог. Хайрлагдаж байгаагаач эргэн тойрных нь өөртөө нь хэр халамж тавьж байгаагаас мэдэрдэг. Харин хэлсэндээ хүрэхгүй байх, хажууд халхаа живтэх, дөнгөж цэвэрлээд дууссан ширээг бохирдуулах нь энэ хүмүүсийг бухимдуулдаг. Ингээд сүүлийнх нь хүрэлцэх, биеийн харилцаа. Энэ нь заавал 90-ийн харилцаа гэсэн үг биш. Харин хөдлөлцөө, орооцолдох, наалдаж шивтэх, хамтдаа суух бүгдээрээ орно. Хэрвээ хайртай хүнтэйгээ хамт ойрхон байхыг үргэлж хүсдэг бол та энэ ангилалд багтахнэ гэсэн үг. Харин төвөгшөөх, цаашаага түлхэх зэрэг нь энэ төрлийн хүмүүсийн зүрхийг жигнэсээ зүсэж мэднэ. Энэ хүртэл сонссон бол бүгд л мэдээж тодорхой хэмжээнд байх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ аль нь танд хамгийн чухал вэ? Аль нь дутагдах юм бол та хайр мэдрэхгүй байгаа мэт санагдах бай. Аль нэг нь ихтэй, хоёр нь таны хамгийн гол хайрын хэл гэдгийг битгий мартаарай. Хайртай хүнийхээ хайрын хэлийг тодорхойлохын тулд мэдээж нэгдүгээрт сайн ажиглах шаардлагатай. Харин өөрийнхөө хайрын хэлийг тодорхойлохдоо хос чинь яаж танд хандах юм бол хамгийн ихээр сайхан мэдрэмж төрөх вэ гэдгийг сайтар төсөөлөхөд болно. Хэрвээ төсөөлөхөд хэцүү байх юм бол дурсамжаа эргээд санаж болно. Эхлээд хүүхэд насаа дурсъя л да. Ээж аав чинь яаж хайраа илэрхийлдэг вэ? Жишээ нь миний хувьд эмээ маань намайг өсгсөн. Хамтдаа хоол хийж өгдөг, хамтдаа сүйтэй цай хуваагаад уугаад суудаг байлаа. Ерөнхийдөө хайраа халамжаар дамжуулж илэрхийлдэг байсан гэхэд болно. Магадгүй энэ нь надад бас нөлөөлсөн. Тийм ч учраас би хайртай хүндээ массаж хийх, хоол хийж өгөх дуртай. Үүнийхээ адилаар ажил хийгээд сууж байхад минь хажууд аягтаа цай авчираа тавих, хажигтаа талх авчираад өгөх юм бол баярлалдаг. Аль эсвэл бүр эсрэгээрээ өөрийгөө ойлгохын тулд юунд хамгийн ихээр гомдож байснаа бодож болно. Энэ нь таны хайрын хэл чухам юу болохыг ойлгоход ихээхэн тустай. Бас хайртай хүн чинь хэрвээ хамгийн эмзэг, хамгийн ихээр гомдож байсан мөчөө өөртөө чинь хуваалцаж байсан бол тухайн хүний хайрын хэл чухам юу болох вэ гэдгийг тодорхойлж болно. Хамгийн сүүлийн бас хамгийн энгийн арга нь
хайрын 5 хэл сэтгэл зүйн тест хийх. Би видеоны доод хэсэгт Facebook группийн линк оруулсан байгаа. Групп руу нэгдэх хүсэлтээ илгээгээд дотроос нь хайрын 5 хэл сэтгэл зүйн тестийг татаж аваад бөглөөд чухам таны хайрын гол хэл чинь юу вэ гэдгээ олох боломжтой. Ингээд өөрийнхөө болон хайртайхаа хайрын хэлийг хэрвээ олчихсон бол доктор Чепмений хэлснээр хайрын савыг нь дүүргэх юм хамтдаа хийгээрэй. Хайрын сав яг л шатхууны савтай адилхан. Шатхууны сав чинь дүүрэн бол харилцаа чинь жаргалтай. Тэр чинээгээрээ хүнд цаг үеийг сорилтыг давах чадвартай илүү хол явна гэсэн үг. Харин эсвэргээрээ шатхууны саваа тогтмол дүүрэхгүй бол машин чинь хол явахд хэцүү. Нэг бартааны өмнө очиод л зогсож мэднэ. Хэрвээ та яг одоо харилцаанд чинь хүндрэлийн асуудлууд байгаа бол хайрын саваа эргээд дүүрэхэд хугацаа шаардах нь мэдээж. Тусал туслаар багаар дүүрэхийн тулд хосынхоо хайрын хэлээр нь аль болох ярихыг хичээгээрэй. Доктор Чепмений номны бас нэгэн чухал сургамж нь хайр бол сонголт. Танд хизээд сонголт бий. Цагийн эдхийн сэтгэлчин хурж маргалдах нь ойширсан байж болох ч хайрын галаа эргээд асаах орлого хийхэд хизээд оройтхгүй. Энд үргээд өнөөдрийнхөө дугаарыг төгсгөе. Таны хайрын хэл чухам юу болж таасныг комент хэсэгт аль эсвэл найзуудтайгаа хуваалцаарай. Мэдээж subscribe хийгээрэй. Таны амьдралд хэрэг болох номны хураангуй болон гайхамшигтай санаануудыг дүүрэн толгой 7 хоног бүр хүргэх болно. Өдөр бүр 1 аяга тархины кофе. Дүүрэн толгой.